Movie Talk. Сайн байцгаана уу кинон дуртай найзуудаа. Өнөөдөр та бүхэнд кино ертөнцийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн нэгэн домогт бүтээлийг хүргэх гэж байна. Энэ бол 1985 онд бүтээгдсэн Back to the Future буюу Ирээд өрөө буцсан хэмээх гайхалтай кино юм. Сонирхолтой нь энэ кино манай би чамд хайртай бүтээлтэй яг нэг онд дэлгэцснээ гарч байжээ. Гэхдээ чанарыг нь харахад ердөөсөө 40 жилийн өмнөх бүтээл гэмээргүй тийм чанартай бүтээлээр Зүгийнхаа анхны бичлэгийг хүргэх гэж байна. За ингээд тайлбар руугаа орцгоё. Энэ хүүг Марти Маклай гэдэг гитар тоглох дуртай энгийн нэгэн ахлах сургуулийн хүүхэн. Түүний сайн найз нь шинжлэх ухаан дуртай, хачиргалтай туршилтуудаараа алдартай доктор Браун юм. Марти доктор Брауны гэрт ирэхэд тэр байсан. Яг тэр үед доктор залгаад орой 10:55 гэхэд уулзах хэмээн цаг тохирцгоодог. Энэ бол харин Мартигийн найз охин Jennifer. Маклайн гэр бүл нь гэвэл аав нь энэ Биф гэх нөхрийн доор ажилладаг ба дээрлэхүү гарын өөдөөс юу ч хэлж чаддаггүй тийм жоохон дуу муутай, даруй дөлгөөн нэгэн аж. Марти нэг ах, нэг эгчтэй ээж нь ширээний ард сууж байхдаа аавтай нь хэрхэн танилцсан түүхээ дурсдаг. Ээж нь болох Лорены аав нь замын голд аавыг нь дайрч тэд танилцаж дараа нь хамт бүжигт явж улмаар хайр сэтгэлтэй болжээ. За тэгээд товлсон цагтаа товлсон газраа доктортой уулзахаар очноо. Доктор түнд цаг хугацааны машин бүтээсний хэлээд энэ нь цөмийн хүчээр ажилдаг Плутон гих зэвсэг бүтээдэг маш хүчтэй шингэнээр ажилдгийг хэлв. Тэгээд доктор Маклайд 1955 оныг машин дээрээ харуулад энэ он сарвал миний хувьд хамгийн чухал өдөр байсан. Энэ өдөр би толгоогоо нойлж цохиж унаад тэгээд энэ машиныг бүтээх санаа орж ирж байсан гэж тайлбарлаж өгөв. За би 30 жилийн дараах руу явлаа гэд блог дээрээ оруулах видеонд хэлж байтал цаанаас нь хідэн гангстерууд докторыг хайгаад ороод ирдэг. Яасан бэ гэвэл доктор түрүүний дурдсан Плутоноор энэ гангстеруудад зэвсэг бүтээж өгөхөөр ажиллаж байсан ч эднэрийн зэвсгэнд хийх Плутоны оронд өөр зүйл хийгээд холигтой тайсан байдаг. Өнөө хэд чинь ирээд юу юугүй докторыг буудаад унахчихна. Тэгээд Мартиг хөөхөд тэр гял цаг хугацааны машин суугаад түрүүний докторын бичиж байсан он сар буюу 1955 он руу яваад өгнө. За тэгээд 1955 онд очиход нэлээд зэлүүд байсан үе бөгөөд нэг айлын үхрийн перм рүү дайраад орчихон тэрэ. Тэр айлын аав ээж нь гайхна хүүхдэн ч түүнийг хар гаргийн хүлэг байна гэснээр андуурал болж манай Марти буудуулангаа алдаж тэндээс зугтаж явж байгаад замд нь машин нь унтарч өнөөх Плутон гих зүйл хийхээс нааш асхааргүй басныг мэдэж авна. Машинаа тэнд нууж үлдээгээд хотын төв рүү алхаж ирнэ. Тэгээд нэг сонин аваад хартал үнэхээр л 1955 онд ирсэн гэдгээ ойлгоно. Тэгээд нэг кафе руу ороод доктор Брауны утсыг олж залгахтал утсаа авдаггүй ба түүний утас бичээтэй хуудсыг урж аваад текэн дээр ирээд сууж байтал өнөө дээрлэхүү Биф хөөе Маклай гэд ороод ирнэ. Гэтэл түүний хажууд түүний аав залуу Жоржи Маклай сууж байсан байдаг. Аль хар багаас нь л дээрлэхэж байсан гай байгаа юм. Дахин чамайг энд хармааргүй байна шүү гэж хэлээд яваад өгдөг. Үүний дараа Марти аавынхаа араас дагсаар гэрт нь ирдэг. Тэгэхэд аав нь модны мөчөр дээр ээжийг нь дурандаж байдаг. Яг Марти ирэх үед аав нь тэнцвэр алдан унах ба ээжийнх нь ярьсан хайрын түүхийн дагуу бол аав нь машинд дайруулж тэд танилцах ёстой байсан ч Марти аавыгаа аварч өөрөө дайруулан түүхийнхүү өөрчлөгдөж байгаа юм. Мартиг хараад ээж нь түнд дурлаа наачнаа. Тэгээд бас болоогүй чамайг Calvin Klein гэдэг үсттэй. Чиний дотоожинд чинь тэгээд биччихсэн байнлээгээд инээдтэйгээр асуув. За тэгээд Марти доктор Брауны гэрийн хаягийг лавлаж заалгуулж аваад тийшээ явна. Доктор Браун дээр ирээд би 1985 оноос чиний бүтээсэн цаг хугацааны машинаар ирлээ. Намайг буцахад туслаач гэхэд итгэсэнгүү. Бүр хаалгаа намд түгжээд оруулах шинжгүй шүү. Мартиж толгойдох шарах чинь 0 зогсон. Тэгээд чиний толгой цаг хугацааны машин бүтээх санаа төрсөн штэ гэж хэлэхэд доктор итгэн гэртээ оруулж тэрэнд түрүүний бичиж байсан влогны бичлэгийг үзүүлнэ. Бичлэг дээрээс 121 ГБ-ийн хүчийг Плутоноос гаргаж авах тухай мэдэж авдагч 1955 онд Плутон олдно гэж гордогч хэрэггүй чамайг буцаах үнэхээр боломжгүй зүйл. Эн чинь аянганы дайтай хүч шүү дээ хэмээдэг.
Гэтэл Мартигийн халаасанд байсан найз охиныхон дугаар бичиж үлдээсэн сонины сэдв нь 1955 оны цагтай цамхаг дээр буусан аянгийн талаар бичсэн байдаг. За тэгээд манай хоёр 7 хоногийн дараа болох аянгны хүчийг ашиглаж Мартиг буцаахаар тактикуудаа боловсруулж эхэлдэг. Нэг муу мэдэн гэвэл Марти аав ээж хоёроо танилцахад цаад болчихсон бөгөөд тэр хоёрыг танилцуулж учруулахгүй бол ирээдүг өөрчлөх аюулд орсныг доктор хэлэх ба Марти төрөвчин дэх зургаа харахад ахын толгой хэсэг арилаад эхэлсэн байдаг. Маргааш нь доктор Марти хоёр сургуульд ирээд тэднийг танилцуулах гэж оролддогч Лорен бүр Мартиг харчгаад Жоржийг огт тоодоггүй. Ээжигээ өмөрч бифтэй маргалдаж хажуугаар нь Жоржийг Лорентай хамт үдшилтэд өөр хэмээн ятгасаар л байдаг. Тэгээд яг зөвшөөрүүлэх гэж байхад Биф орж ирээд Марти өмөрч маргалдаад тэднээс зугтаж бөө юм болно. Тэгээд доктор Брауны гэрт ирээд байж байтал Лорен түүнийг нууцаар дагаад ирсэн байдаг. Тэгснээ чи намайг үдшилтэд урмаар байна уу гэх шиг сони юм ярина. Марти аав дээрээ очиод үдшилтний орой би Лореныг хоргоон чи харин ирээд түүнийг хамгаалж намайг зодоорой гэд манай хоёр төлөвлөгөөгөө ярьцгаав. Тэр өдөр мөн аян цахих өдөр ба доктор Мартиг явуулах бэлтгэлээ базаагаад үлддэг бол Марти аав ээжээ нийлүүлэхээр явна. За тэгээд машин сууж байтал өнөөх Женниферийг голоод гойчлоод байсан ээж нь залуудаа арх ууж тамиг татдаг бүр төсөөснөөс тис өрхөм байдаг. Харин ч эсэргээрээ ээж нь мань Мартиг хоргоогоод эхэлнэ. Тэгсэн тэр үед аав нь биш Биф ирээд Мартиг цохиод туслахуудаа өгөөд явуулчихдаг. Энэ хооронд харин Жоржи машин дээр ирэхэд түүнийг Марти биш Биф огтнаа. Лоренч авраач гэж гуйснаар Жоржи зориг гаргаж Бифийг нам зохиж унгаж Лореныг өөртөө дурлуулах болно. Энэ бол түүний хувь тавиланг өөрчилсөн агшин байлаа. Мартиг яг арилж самхархаас өмнө аав нь ээжийг нь үнснээр бүх зүйл хийвэндээ орно. За энэ хүн аянгац захилж бөө юм болж нэг юм Марти 1985 онд буцаад очиход доктор Браун яг буудуулж байх үед таардаг ба түүний халаасанд хийсэн загтлын ачаар Браун сум нэвтэрдэггүй хантаа зүмсэн амьд үлдсэн байдаг. Доктор Мартиг гэрт нь буулгаад түүний насаараа мөрөөдсөн зүйл нь ирээдүг харах гэж хэлээд 30 жилийн дараах 2015 онд руу яваад өгдөг. Марти гэрлүүгээ ороод өглөөс ирээд хартал гэрэн жаахан өөр байдалтай. Аав нь бүр зохиолж болсон байлаа. Учир нь аав нь Бифийг зохиж унгааснаас хойш өөртөө илүү ихтгэлтэй болсноор ирээдүй инхүү өөрчлөгдөжээ. Биф эсэргээрээ бүр аавынх нь туслах болсон байв. Женнифер ирээд тэд болзоонд явах гэж байхад доктор Браун ирэх бөгөөд бид ирээдүй рүү явах хэрэгтэй байна. Хүүхдүүдийн чинь ирээдүй аюулд орсон байна гэж хэлээд Марти Женнифер хоёрыг аваад явах болно. За ингээд бичлэг маань таалагдсан бол лайк болон саб дарахаа битгий мартаарай guys. Дараагийн видеогоор эргээд уулзцгаая. Түр баяртай.